За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв аавгүй байх нь. Библийн ишлэл 2 дугаар Коринт 6-гийн 18-аас. Би та нарын эцэг болж та нар миний хөвгүүд охид болно гэж төгс хүчит эзэн айлддаг гэж байна. За хамтаа залбирая. Аваа тэгээд би таны үгнээс суралцахаар ийлээ. Өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж биднийг үнэхээр өөрчлөөж, бидний зүрх сэтгэл, бидний оюун санаа бодлыг өөрчлөөж гэж залбирч байна. Амен. Майк Тайсны асуудлаар дүүрэн боксing амьдралыг нэг хүн бүр мөсөн өөрчилсөн гэвэл та итгэх үү? Тайсны хууль ёсны асран хамгаалагч, зөвлөн чиглүүлэгч, өмнөх дасгалжуулагч болох Как бүгдийг өөрчилсөн гэж Тайсон ярьдаг билээ. Тэрээр Тайсныг 1986 онд ялалт байгуулахаас нь өмнө нас барсан юм. Бүх зүйл өөр байх байсан. Кас надад чи бол өвдөлтөө сурдаг төрлийн хүн гэж хэлж байсан. Түүнийг амьдралын тухай ярьж байгааг би ойлгоогүй байсан юм. Амьдралын тулаанд би бол жижиг амьтан 2 дугаар зэргийн тулаанч гэж Тайсон хэлж байжээ. Илч Паулч мөн Тимот гэх аавгүй залууд аав нь болсон юм. Паулийн дэргэд байхдаа Тимот хүчирхэг сүнслэг удирдагч, Христийн дагалдагчдын сайн үлгэр дуурайлал болсон юм аа. Филиппе 2:22 дээр. Харин өнөөгийн нийгэмд олон залуус аавгүй өсөж байна. Би дасгалжуулагч болон залуу тамирчдад урам зориг өгч, дэмжин тусалдагч бид бүгдээрээ амьдралын жинхэнэ утга учирыг олж авахын тулд Тэнгэрлэг эцгийн хайрыг хүлээн авах хэрэгтэй. Аав нь түүнтэй хамт илүү удаан байсан бол түүний амьдрал болон ажил төрөл нь илүү өөр байх байсан гэж Майк Тайсон. Хэн нэгний амьдралыг өөрчлөхийн тулд Бурхан таныг ашиглаж болох юм аа. Та Бурханд тэрхүү боломжийг олгох уу? Дуулал 10:17-аас. Эзэн, та даруй хүний хүсэлтийг сонссон билээ. Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч. Ингэснээр дэлхий дээрх хүмүүсээс дахин давтан сүрдэхгүй болгож, өнчин хийгээд хилмигцэн хүнийг зөвтгөөч. Дуулал 27:10. Эцэг их минь намайг орхиход эзэн харин намайг авнаа. Ром 8:14-өөс. Учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурхны хөвгүүд юм. Дахин айдаст хүргэх боолчлын сүнсийг та нар хүлээн аваагүй. Харин үрчлэлийн сүнсийг авсан билээ. Түүгээр бид Аава гэж дууддаг. Биднийг Бурхны хөөгтүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг гэж байна. Амен. Тэгээд эзний үг та бүхэнтэй үргэлжлүүлэн ярих болтугай. Бурхан ивэг.